За сайн байцгаана үзэгчдээ. За баялаг үтэй захирлуудын энэ дэр нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор UV пластик компани захирал Ишиг Дулгар оролцож байна. За үзэгчдээ болон одоо зочиндоо энэ сайхан өдрийг мэнд хүргье. За баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгт урьж оруулж байгаа танай хамт олонд Мас телевизийн хамт олонд талархаж байна. За Мас телевиз байна үүсгэн байгуулагчдын хойш Монгол орны өнцөг болон баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгчдийнхаа хийж бүтээснийг олон таниулах тухайн одоо бүтээгдэхүүн зах зээлд нэмэгдүүлэх ийм зорилготой ажиллаж байгаа. Өнөөдөр ч тэр зорилгынхаа хүрээнд олон түмэнд одоо хэдийгээр ил харагдаад гүйцгсэн хийсэн бүтээгдэхүүнүүд нь эд болчихсон ийм захирлуудыг бас эд гаргаж оролцуулах гэж бодсон юм аа. За ингээд та өнөөдөр компанийнхаа тухай топ танилцуулга бас төрсөн нутаг аав ээжийнхаа тухайс яриагаа эхлэхүү гэж бодож байна. За би Налах хотод төрсөн. Миний аав ээж ажилтан гаралтай. Тий. Аав ээж минь үн шудраг хөдөлмөрөөр 14 хүүхдийг өсгөө хүмүүжүүлсэн хүмүүс байдаг. Одоо бол байхгүй. Бүгдээ 14 хүүхдээ. Тий, 14 хүүхд гарсан. 14-өө одоо мэрэгчлээ боловсралтай. Шинжлэх ухааны доктор, эмч, совилогч, эдийн засагч улсууд одоо цагдаагийн 3 хурандаа байна манай. Одоо ээж аавынхаа хүмүүжлэр бид нар үн шудраг ажиллаж нийгэмдээ бас сайн хүнийг бий болгох, сайн үйлдвэрлэл үйлчлэгийг бусдад хүргэх гэж одоо зорин ажиллаж байна. Налах хотод 10 жил төгсөөд Оросын албаны улсад сургууль төгсөөд дараа нь Монгол Улсын их сургуулийн Нэгтлэн бодох эдийн засгийн ангийг төгссөн. Тийм мэргэжилтэй 4 хүүхэдтэй. За ойлголоо. Танай компани хэдэн онд байгуулагдсан вэ? Манай компани 2009 онд байгуулагдсан. Одоо 17 дахь жилдээ үйл ажиллагааг эрхлэн явж байна. Гол хийж байгаа бараа бүтээгдэхүүний нэр төрөл үйл ажиллагааны чиглэл нь компани Гялгар ус сав боглоо бодлын чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлсэн. Одоо бүх төрлийн хүнсний гялгар ут, ундаа усны шишиг. Тий. Хүнсний бүхэл гадуур богддог гялгар ут сав боглоо бодол хийдэг. Ер нь ингээд бид чинь сая ковидын үед чинь одоо талхны утгагүй боллоо шүү дээ. Тэгсэн. Чи ер нь одоо урд нь энэ жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдгийг төслөө өгчээсэн үү? Хэрвээ тэр нь төслийн хамрагдаад ингээд төрөнд нь аваад ажиллаж ирсэн бол ковид үед монголчууд утгагүй болохгүй байх байсан болов уу гэж боддгийг. Өөрөө юу гэж боддог вэ? Ковидын үед бол харьцангуй бас нөгөө хүнсний бүтээгдэхүүн сав баглаа одлого бол бас боломжгүй гэж үзээд сав баглаа одлын үйлдвэрлэлийг дэмжсэн ковидын үед хэлгэлээр орж ирж байгаа түүхийд одоо бусад зүйлээр нь хуулийн зохицуултыг дэмжиж өгсөн. Тэрнээс өмнө бол жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжих тэр бага хувийн хүүтэй зээлийг хүнстэй аж ахуйн үйлдвэрийн яамаар дамжуулж авах гэж маш их хичээж 2-3 удаа төслөгж исэн. Ерөөсөө шийдэгддэггүй байсан. Тэр үед чи одоо нэг 10 өрийн хаалгаар сайд одоо дарга нар хамаарал бүхий этгээдүүд тий ах トゥ төрөл садантаа өгдөг. Тийм айгу өвөөгүй тийм үйлдэлүүд зөндөө гарч ирсэн шүү дээ. Тэр үеэр яг таарсан. Тэгээд би авч чаддгүй байсан. Үнэхээр тэр жижиг дундын зээл гэсэн малгай өмсгчгөөд тэгээд дараагаар хамаарал бүхий компаниудаараа авч банкус санхүүгээрээ мөнгө хүлээд тэгээд өндөр хүүтэй зээлийг жижиг дундынхантаа өгчээсэн. Хэрвээ тэр муухай үе давтагдаагүй байсан бол өнөөдөр монголчууд жижиг дунд үйлдвэр ямар төвшөнд хөгжсөн байх ёстой вэ? Юу гэж боддог вэ ер нь? Ер нь тэгээд тий тэр үеэр бол жижиг дунддаа тэгээд зээлээ үнэн бодитоор өгчихсэн бол одоо бид нар маш их цаг хугацааг хожоод тий тэр чи одоо 4-5 жилийн өмнөх асуудал шүү дээ. Тий тэгэхээр өнөөдөр маш их хүмүүсийг салинжуулаад улс их орондоо ч гэсэн их татвар түрээс юм өгөөд маш их цаг хугацаа маш их боломж алдагдсан. Маш тийм гэж тийм. Үнэхээр тийм байсан. Өнөөдөр ажил хүчний хомсдол гэж хаа хавгүй ярьж байна. Танай компанид ажил хүчний хомсдлыг ер нь гайгүй байна уу? Ямар байна? Яаж шийдэж байна? Ажил хүчний хомсдол гэдэг чинь одоо Монгол орнд нүүрлээд байгаа маш хүнд хэцүү зүйл. Ажилчныг тогтоон барих, ажилуулах гэдэг бол одоо маш хүндрэлтэй хүний нөөцийн асуудал тий. Тэгээд манай хувьд бол яг одоо мэргэжлийн сайн ажилладаг ажилчдаа урамшуулах зорилгоор 2 ажилтнаа машин тогтоон барих зорилгоор 2 ажилтнаа машин авч өгсөн, 2 ажилтныхаа урьдчилгаа
байрны төлбөр 30 сая төгрөг өгөөд тэгээд байранд хамруулсан. Өнөөдөр монголчуудын нэг үе бодвол сапаглаа бодлыг өргөнөөр хэрэглэх боллоо. Олон улсын сапаглаа бодол бол дэлхийн нийтэд янз янзаар л явагдаж байна. Ер нь сапаглаа бодлын аюулгүй байдал буюу хэрэглээ ер нь ямар байх хэвээр вэ? Сапаглаа бодлын аюулгүй байдал цаанаасаа сапаглаа бодол чинь цэвэр түүхий дээр хийгдсэн байх хэвээр. Тэгээ хүнсний зориулалттай байх хэвээр гэдэг ингээд сапаглаа бодлын стандарт нөгөө гэлгар утны тэмдэглэгээний тухай ярих хэрэг болно л доо. Тийм байх л та. Тэгэхээр тэрийг улсууд ард иргэд мэддэггүй. Гэлгар ут сапаглаа бодол гэхээр нөгөө муу талаас нь илүү боддог тий. Нийгэмд бас энэ тал дээр бас айгүй их зөв зүйтэй тэмдэглэгээ ямар н аюултай хог хаягдалд ордгийг, ямар н дахин боловсруулсан, ямар н цэвэр түүхий дээр хийж байгаа нь тий. Тэр талаар бас ард иргэдэд хуулан таниулах, мэдүүлэх бас орчин нөхцөл маш хэрэгтэй байгаа. Өнөөдөр одоо баялаг бүтээгч үйлдвэрлэгч таны хувьд за ажлын байр олгож байгаа хүний хувьд өнөөдрийн эрүүл мэндийн нийгмийн даатгалын тогтолцоо ер нь ямар зөв байна уу? Эсвэл халгаатай байна уу танд? Ер нь бол жижиг дунд бизнес эрхэлдэг Монгол оронд баялаг бүтээж, нэмэн өртөг үйлдвэрлэж, ажилчдыг цалин мөнгөөр санхүүгээр хангах энэ юунд Монгол оронд маш хүндрэлтэй. Ер нь бол аль болохоор баялаг бүтээгч биш л байвал одоо хүнд амар. Одоо тэгээ яалтчгүй баялаг бүтээгч болоод бас нэг 10 хэдэн хүний цалин өгөөд ингээ явахаар чинь хүссэн үсээгүй тэгэл тэр хүмүүсийн амьдралын төлөө өөрийн амьдрал биш тэр хүмүүсийн төлөө л одоо амьдраад яваад байгаа. Дахиад тодруулаад асууч. Гэхдээ энэ компаниуд хүн ажиллаж ажлын байр бий болгосныхын төлөө яхаараа эрүүл мэндийн даатгалд компани төлдөг юм бэ? Энэ бол жижиг дунд үйлдвэрлэгчид маш том дарамт болдог. Тий, ер нь тийштэй компани хүний өмнөөс одоо ажилчдынхаа өмнөөс нийгмийн даатгалаар эрүүл мэндийн даатгалын төлөөд байгаа байхгүй юу? Төлөөл эдэг одоо олон жилээр төлж байна. Одоо миний хувьд бол 30 гаруй жил төлөөл явж байна. Тэгсэн мөртлөө нөгөө улсууд нь бас эрүүл мэндийнхэн тэр үйлчилгээ юг авч чадахгүй байгаа шүү. Компани ямар сурвалжлал боломж байхгүй тий дарамттай. Тэр төлөхгүй бол болохгүй одоо нэг хуулийн тийм зохицуулалтын дагуу бид нар чинь төлөхөөсөр аргагүй болол төлөө явна шүү. Тэгэл нөгөө хүмүүс маань нэг өдөр өвддөг эрүүл мэндийн даатгал төлөөгүй болоо чиний даатгал төлөгдөөгүй байна гэл ингэдэг. Тэгэхээр тэр чинь хүний өмнөөс бид нар хариуцлага урьж байгаа компани захирал хүний хувьд бол заавал саруулган тэр нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгал төлөх ёстой болж байна. Дахиад нэг асуудал байна. Энэ заашаа хүн амын орлогын албан дотор юу хоотой орлого гэж хэлээ тий. За энэ дээр одоо өнөөдөр хөдөлмөрийн өсөлт доод хэмжээгээр бол 1% тэглээд тэрнээ дэш 10% гэсэн ийм одоо төсөл өргөн баригдсан боловч одоо зарим их хурлын гишүүдээс ахгуулаад ер нь 1% болгоё гэдэг ингэж. Энийг та дэмжиж гэнэ үү? 1% үнэхээр тэр хүн амын орлогын албан дотор 10% өгöd байгаа шүү дээ. Тэр одоо 1% болгочвол бас тодорхой хэмжээний дэмжлэг шүү дээ. Бид нар бас тэр илүү гарсан нөгөө хүн дээч хэрэгтэй биднэрт ч гэсэн их мөнгө шүү дээ. Тэг их мөнгө хэмнэгддэг байхгүй тэр чинь өөр юмдаа зарцуулна тий. 100,000-аас 90,000 төгрөг. Тий. Тэгээ одоо тэрийг яагаад тэр дэмжигдсэнгүү? Одоо тэгээ дахиад их хурлаар хэлцэгдэж ял л да. Тэгэхээр яг одоо энэ юу гэж энэ их хурлын гишүүдэд уриалаад юу гэж хэлмээр байгаа? Ер нь бол хүн амын орлогын албан татварыг 1% болгох юм бол одоо маш таатай бидний хувьд тий. Баялаг бүтээгчдийн хувьд хүн амьтанд ажилсад цалин хөлс олгож байгаагийн хувьд биднэрт бас тодорхой нэг бас нуруунд дээр үрж байгаа ачаанаас бас жоохон ч гэсэн хөнгө хүчлэх юм байгаа. Одоо тухайн улсын их хурлын гишүүд бол одоо энийг зарим нь мэдэхгүй ч улсууд явж байгаа. Хүн нэг талах үйлдвэрлэж үзээгүй, нэг хүн ажиллаж үзээгүй улсууд ч одоо улсын их хурлд орчихсон. Том юм яриад явж байгаа шүү дээ. Энийг яг энэ замаар явсан Монголд ямар хүнд байдаг, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд үйлчлэгээ явуулахад ямар хүнд байдаг нөхцөл байдлыг ихэнх нь мэдэхгүй байгаа улсууд шүү дээ. Тэгэхээр мэдэхгүй улсууд л ер нь энийг батлахгүй л гэж тэгж юу асан бах гэж би бодож байна. Яг мэддэг улсууд. Нөгөө талд нь бас нөгөө улсын доторын бүрдэлтийн асуудалтай нэмэлээ хүндрэлтэй асуудал үүсэж байгаа. Тэгэхээр энэ цөөхөн хэдэн одоо бүрдэлттэй аж ахуй нэг гэж хүн амаас л дотор хөндлөлт нь аваад байдаг болохоос энэ бүртгэлгүй далд эдийн засгийн мөнгө олж байгаа хүмүүсээс ерөөсөн доторын хамрах хүрээг өргөжүүлж чадахгүй шүү дээ. Энэ тал дээр өөрөө юу гэж боддог вэ? Тэгээ энийг системтэй одоо удирдаад
одоо нэг л системжүүлэл одоо энэ тогтвортой болох л чухал байгаа ер нь. Тэгэл хаанаа мэддэг улсууд байхгүй. Тэгжил цэрэг дарга нар нь өөрчлөгддөг. Дараагийн цэрэг дарга ирээд бас нэг өөрийнхөө эрх мэдлэр өөр юм ярьдаг. За өнөөдөр балиг бүтээгчдийн дуу хоолой төр дайлар хүрч байгаа бай. Тэр ер нь бидний дуу хоолойг сонсож шийдвэр гаргаж чадчихэв гэж үзэж байгаа юу? Одоо ер нь бол сүүлийн ковидоос хойш 22 оноос хойш бол Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэл дор явагдаж байгаа хүнсний хувьсгал гэдэг гайхалтай энэ гоё хөтөлбөрийг санаачлаад Монгол Улсын ерөнхийлөгч энэ бол маш олон баялаг бүтээгч дэмжлэг болсон, бодит үр дүнгээ өгсөн тий энэ нэвтрүүлгээр дамжуулан энэ төслөөр дамжуулан олон үйлдвэрүүд хөл дээрээ босч байна тий 57 үйлдвэр өнөөдөр ашиглалтанд орсон байна. Жижиг дунд том үйлдвэрүүд. Тэгэхээр энэ үйлдвэрээ дагаад 57 үйлдвэрээ дагаад маш олон ажилчид ийм ажлын байрыг бий болгож байна. Нэмүүртгийг үйлдвэрлэж байна. Маш өр өгөөж өгсөн. Тэ Атрын 4-р аян, цагаан алт хөтөлбөр гэдэг ингээд шаттараатай гайхалтай гоё хөтөлбөрүүдээр ерөнхийлөгчийн ивэл дор явагдаж байгаа. Энэ бол үнэхээр талархав шүү дээ. Миний хувьд бол ерөөсөө тэр жижиг дунд үйлдвэрээс зээл авах гад ерөөсөө бүтдэггүй, барьцаа хөрөнгө хүрдэггүй, хүрсэн ч гэсэн нөгөө банкны шалгуураа хангадаггүй. Айгүй олон тийм шаттараасан юмд ундаг байсан. Одоо бол үнэхээр энэ баг хувийн хүүтэй зээл энэ маш их үр дүнгээ өгөөд энэ хүнсний хувьсгалаар дамжуул зээл аваад үйлдвэрээ өргөтгөөд үйлдвэрийн байраа бариад үнэхээр бас би бол үнэхээр баяр хөөртэй байгаа. Энэ хүнсний хувьсгалын үүсгэн байгуулсан энийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа даваа хоёр зөвлөгтөө тий ерөнхийлөгчтэй үнэхээр талархаж явж байгаа. Баярлалаа. Бид орсон ингээд хүн болгон энэ тухай ярьж байна. Үнэхээр өнөөдөр хүнсний барааны үн нэмэгдэж байна уу? Харцсангой ус гайгүй байна, махнаас усна гайгүй байна. Энэ богино хугацаанд энэ том хөтөлбөр хэрэгжээгүй болоод бид өнөөдөр хүнсний асуудал дээр нэлээд асуудалтай болчих байсан гэж бодож байна. Тэгэхээр энэ хөтөлбөр хэрэгжснээр бид нэр давуу талтай болж байна. Тухайн одоо зээлийн системийг яг хэрэгэлдэг танд өгч чадсан. Тэгэхээр та тэнийг яг ингээд үйлдвэрлэлээ хөгжүүлээд баялагийг бүтээхэд бэлэн болцсон байна. За танай ханчин бүгд Сабаглаа бодлого холбоо гэж бид нэр хүндтэй ажил төрөл хийдэг юм холбооны гишүүн байгууллага байгаа. Сабаглаа бодлого. Энэ жирийн хичнээн компани байдгийн холбооныхын тухай товчхоо ярихгүй юу? За Монголын Сабаглаа бодлого үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо гэж бас том холбоо байна. Бусад холбоог утгад маш их төр дойрхон төрөөс гарч байгаа бодлого чиглэл хуулийн дагуу дор бүр нь биднэртэй мэдээлж идэг. Манай Сабаглаа бодлогын ерөнхийлөгч Апласт компани захирал Утганбаяр захирал байна. Сабаглаа холбооны тэргүүн Болдбаатар гэдэг хэрхэн байна. Энэ хоёр маань үнэхээр бас 50-д компани байна. Сабаглаа бодлогын тэр 50 компани дарга нар, удирдагч нарт бол тухай бүрдэн зүгээр хуулийн тэр гарсан заалт одоо бүхий л зүйлийг мэдээлэлтэй ойр байдаг хүмүүсийн хувьд та бидний өмнөөс үнэхээр бидний аав ээж шиг зүтгэж бас үнэхээр энэ Сабаглаа бодлогын холбоонд байгаа гишүүдтэй дэмжиж туслаж ажилладаг. Үнэхээр энэ хүмүүстэй ч гэсэн үнэхээр бас талархаж явдаг. Тэгэхээр энэ яаж бид энэ соён гэгэрүүлэх гэдэг юм уу? Ер нь энэ даяарчлалын энэ одоо давлгаан дотроос энэ одоо сутхуунгүй давлгаан дотроос монголоор үлдэж чадах бай. Боловсролын систем, боловсролын хүүхдэд зааж сургаж байгаа тэрийг одоо Монгол ёс заншил Монгол одоо үзэл баримтлал яаж явсан бид нар чинь Монгол гэдэг улс чинь агуул улс үндэстэн байсан шүү дээ. Одоо орчин үед одоо дэмэл цээжэд илтсэн л улсууд мэдхгүй байна. Мэдхгүйгээсээ л угаасаа энэ арт түмэн мөхдөг гэж тийм үг байдаг шүү дээ. Тэгэхээр мэдлэггүй байна, мэдж байгаа юм алга. Зүгээр л энэ тэд худлаа хоосон ярьсан үйлдвэрлэл эрхэлдэггүй, мэдэхгүй улсууд маш их байна. Хуучин нийгмээ үгүйсгэл яваад байвал ирээдүйн ер нь биднэрт харагдахгүй шүү. Хуучнасаа л заавал суралцаж ололт амжилт юу гэдгийг алдсан онсон юм бүр хуучин юмнасаа л хүн тунгааж бодож ижил ирээдүй зураглал нь гармаар юм. Ер нь тэгээд шин нийгэм гэж хизэж байдгүй. Тэгээ хуучин нийгмийн хэвлэлд л шин нийгэм бий болдог гэж тийм үг байдаг шүү дээ. Тэгэхээр хуучнасаа суралцаж ялангуяа тэр настай хүмүүсийн үг, эрдэмтэн мэрэгдийн үг, инженер техникийн ажилчид тэр ер нь шинжлэх ухааны талаас л тэр хуучин нийгмийнхаа юмыг судлаж цаашаа дэлгэрүүлж
тэгж явах нь зүйтэй болол гэж би зүгээр миний бодол тийм бидгийг. Өнөөдөр ажлын байр эзэнгүй байна гэд тэгсэн мөртлөө одоо ажилгүй хүн ажлын байрныхаа тоотой яг адилхан ажилгүй хүн байна гэж хөдөлмөрийн хамгаалал яамнаас мэдгдсэн байсан. Тэгэхээр тэр ажлын байр гудамжинд ингээ явж байгаа, тэр гудамжинд төвжирэл үүсгэх явж байгаа тэр машинтай тэр мундаг инженерүүд, тэр мундаг ажлах хүчнүүдийг яаж энэ ажлын байр руу оруулж ирэх вэ? Эсвэл одоо ингээл гадаадаас ажлах хүчин оруулах одоо сая тэр ажлах хүчнийх нь татварыг хөнгөлж та. Тэгэхээр гаднаас хүн орж ажиллах нь боломжтой боллоо. Хэрвээ хүн амын олгын албан нутрыг нэг хөв болгочихвол хүмүүс ажлын цаар хүрээ нэмэгдэх болов гэж бодох юм. Нэмэгдэн шүү дээ. Мэдээж тэр чинь бас нэг татварын дарамт. Тэгээд тэр хүндээ өөрт нь л очиж шүү дээ. Одоо тэр татвар хасах ёстой юм хасахгүй байхаар тий. Тэгэхээр одоо хуучин бас социализмын үед бид нэр одоо жишээ нь би бол Оросын албаны улсад токерчин мэргэжлэр эзэмшсэн токерийн 5 дугаар зэрэгтэй юм баггүй юу. Тэгээ одоо бид нэр тэргээр ажиллах нөхцөл байгаагүй 90 онд тэгэл төгсөж ирэл тэгэл ажилгүйчийн ивэнд орсон зах зээл байхгүй болсон тий. Тэгэхээр одоо бол шаттараатаар тэр үед бол бэлтгэгддэг байсан. Гадаад дотоодын техник мэргэжлийн сургууль шаттараатаа бэлтгэгдээд нөгөө ажлын байр нь бэлэн байсан учраас тэр үед улс их орн бол гайхалтайгаар хөгжиж явж ирсэн тий. Одоо ч гэсэн тэр мэргэжлэр залгамж халаагаа бэлдээд сургаад ингэ явж ивэл тэр хүмүүс бол мэрэгчлээ үн чи одоо хаа сайгүй хэрэгцээтэй биш шүү дээ. Тийм шүү. Өөр мэрэгчлгүй улсууд л гудамжаар нэг юм байна. Цалингийн мөнгө нь хэдий юу хийх юм гэл ингээд асуудаг. Өөрөө юу ч чадахгүй жийж хүмүүс ч одоо ер нь бол нийгмээрээ л өөрчлөх хэрэгтэй. Тэгэл ер нь тэгэл миний аав ядарч олсон ол хамттай гэдэг байсан. Хүн ер нь эрүүл байгаад дөрвөн хүчин ажиллаж л байвал хүн хийх сэтгэлтэй байх юм бол тэгэл хүн болгон Монгол хүн болгон зөв сайн бодолтой байгаад хийх үйлдвэрлэх тийм сэтгэлтэй байх юм бол тэгэл хүний амьдрал ер нь болно шүү дээ. Өөрөө техникийн хүн байна. Өнөөдөр одоо монголчуудын инженер механикуудын мэрэгжил гудамжинд байна. Яаж энэ инженерүүдийн ухаанаар улс их орны аль нэг дунд төвшин, дойд төвшөнд энэ төрийг удирдахад оролцуулах ба. Өөрөөр хэлбэл энэ иргэдийн нийслэлийн иргэдийн хурал гэдэг чинь тийм улсын хурал гэдэг чинь дээр нь энэ шийдвэр гаргах газруудад монгол инженерүүд ерөөсөө оролцож чадахгүй. Тийм учраас инженерүүдийн энэ одоо мэдлэг боловсролыг яаж олонд хүргэх үү, яаж бодит одоо амьдрал дээр нь суулгаж өгөх вэ гэж бодож байна. Одоо тэгээ инженер техникийн ажилчид тэр хүмүүсийг сургадаг тэр сургуулал маш их олноор байгуулагдаж тэр хүмүүсийг сургаж тэр хүмүүс инженер улсууд ер нь тэр дуртай мэрэгчлэл эзэмшсэн үнэл тэргээрээ хоол олж хөдөлмөрлөх ёстой шүү дээ. Тэгэхээр маш их тэр гадаад дотоод бэлддэг байсан миний төрийн хэлсэн шиг тийм хүмүүсийг л бэлдэн одоо улсаас одоо тэтгэлгээр ч юм уу тийм байгаа хүмүүс нь ажилгүй байгаад байгаа. Ажилгүй байгаад байгаа. Тэд нэр чинь бэлдэхээр одоо сургуульд нь ордог хөнгөө болчиход байна. Голоод тэд нэр чинь авахгүй байна. Одоо ажиллах хүчийг ч гэсэн 40-оос дээш насны үнийг бол авахгүй нийгэм дээр тий. Тэгэхээр тэр хүмүүс эмгэнэлтэй. Тэгэхээр тэр хүмүүс чинь одоо хуучин нийгмийн маш их юмыг сурцсан, боловсрцсан үнд капиталууд واخгүй тэр хүмүүсийн тэр толгой доторх юм тий. Оросд голцоо төгссөн байна. Одоо шинжлэх ухааны хүрээлэн хүртэл татан буулгах юм яриа л тэр эрдэмтэн доктор шинжлэх ухааны чиглэлийн хүмүүс тэ эрдэмтэн докторуудын үгийг хүртэл ингээ авах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тийм юм ерөөсө байхгүй. Энэ бол ерөөсө Монгол нийгмийн бас нэг эмгэнэл байхгүй. Өнөөдөр ингээ монголчуудын үйлдвэрлэлс өмчнөөхөө үйлдвэрлэлийг дэмжихээр бараа танаа бараа үнэтэй байна гэдэг. Үнэтэй байгаад байдаг шалтгаан юу вэ? За би одоо өөрийнхөө сав баглаа бодлынхаа үйлдвэрлэл дээр ярив. Жишээ нь одоо хуулийн бид нар одоо сүүлийн 10 жил энийг хөөцөлтөд ерөөсөө улсын хурал одоо тодорхой юугаараа баталж өгдөг. Одоо бид нар гаднаас түүхий материал монголчин импортоор одоо 90% орж ирж байна. Түүхийд нь 100% импортоор орж ирж байна. Тэгээ импортоор орж ихэд хил гайлын дотор 15.5% өгч байна. Тэгээ бэлэн бүтээгдэхүүн болгоо гаргадаг. Зүгээр сав баглаа бодлого одоо ирээнд хийлгсэн хятад ард улсад хийлгсэн тэр сав баглаа бодол хилээр орж ирэхэд адилхан л 15.5%. Тэгэхээр нэг нь бэлэн бүтээгдэхүүн болцсон, нэг нь түүхийд. Энэ хоёроос ижлэгийн дотор аваад тахаар гаднаас орж ирсэн тэр бэлэн бүтээгдэхүүн чинь мэдээж хямд байна. Тэгэхээр нөгөө үндэсний үйлдвэрлэгч
урдаас авсан дээр одоо танаад үйлдвэрлэж ахаар урдаас ч гэдэг юм ингээд хүн чинь тэгээд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тийм сэтгэлгээ одоо тэгээд санийд сэлбэг материалын чинь бүтээгдэхүүн болгохын тулд машин тоног төхөөрөмж ажиллаж байгаа ажилтан нийгмийн даатгал ингээд бүгдээ нэм. Дээр нь банкус санхүүгийн байгууллагын зээл асуудал өндөр хүлтэй зээл. Тэгээд тухайн одоо өдрийн орж иж байгаа валютын ханшны ханшаар одоо татварын мөнгийг тооцож авдаг ч гэдэг юм уу тийм ингээд одоо үнэхээр тэр гадаад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн маань маасаар олноороо үйлдвэрлэгддэг учраас өөрийнх нь өртгөн хямдхан байх шээ тийм. Тэнд одоо дулааны төлбөр төлдөг. Дулаан төлөхгүй шүү дээ тийм ээ. Манайх болохоор ихэнх мөнгөө дулаан зарцуулчих чинь тийм ээ. Ингээд энэ олон одоо эсрэг төсрэг улбаас чинь болоод энэ бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн үнэтэй болоод байна гэж хэлдэг. Зөвшөөрөх үү тийм? Зөвшөөрж байна. Үнэхээр үнэтэй мэдээж үнэтэй гарна. Тэр болгонд өртөг шингэн, тэр болгонд ажилтны цалин ус шингэн. Тэгэхэд урд бол маш их хэмжээгээр одоо урдаас улсууд цаг баглаа бодлоо авч байна. Ялангуяа энэ том компаниуд авч байна. Тэгэхээр маш их хэмжээний мөнгө урагшаа бас доллараар урсж байна. Одоо энэ цаг баглаа бодлын холбооноос 22 онд гаргасан судалгаа байдгийг холбооноос. Тэгэхэд одоо жилийн 570 тэрбум төгрөг зөвхөн гадагшаа цаг баглаа бодол гарч байна гэсэн судалгаа байдаг. Тэгээд одоо энэ цаг баглаа бодлын холбоо дотор тэр 50 компани байгаа ингээд судалгаагаар зөвхөн Монгол улсын зах зээлийн 30%-ийг 28-аас 30%-ийг л дотооддоо үйлдвэрлэж байна. 70% нь гаднаас орж ирж байна гэсэн тийм судалгаа байдаг. Тийм учраас энэ цаг баглаа бодол одоо энд бас зах зээл нь байгаад байдаг. Гэхдээ ихэнх нь одоо дандаа гадагшаа үйлдвэрлэж экспортоор оруулж ирдэг. Дотооддоо би бас бодохноо энэ чинь тэгвэл манай цаг баглаа бодлогын чинь зах зээлийн 30%-ийг өөрсдөө үйлдвэрлэж чинь бас сайн үйлдвэрлэж байгаа юм байна шүү. Тэгэхээр би бас хайн хийж байгаа юм гэж ойлголоо шүү дээ. Зарим гадар баг 100% импорт юм байна шүү дээ. Тэр 30% чинь ер нь бага шүү дээ. Дотооддоо бид нар чинь 100% үйлдвэрлэдэг байвал 30% гоё тий. 30-ийн гадна импортоор аваад 70-ын өөрсдөө хийдэг. Тий. Оросын албаны усаас 10% орж ирж байна гэж байгаа. За 60% нь хятад ардуултаас орж ирж байгаа. Тэгэл дотооддоо бид нар чинь чадан ядан л одоо энэ 50 компани хэлээл одоо 30% л үйлдвэрлэж шүү дээ. Ер нь 5 компаниуд жишээлх юм бол ингээд жижиг компаниудаа дэмжиж шилжүүл танаа одоо цаг баглаа бодлыг аваад хэрэглээд ингэх юм бол тэр одоо инерцээр та дэмжигдээд тий энийг бие биенийг дэмжиж аваа явчин тий та одоо хэнийг дэмждгийг дараа нь ингээд явчих юм ингээд ер нь бол ингээд жижиг дунд үйлдвэрлэж байгаа Монгол хүн бие биенээ сайхан дэмждэг тийм үү тий ийм байж ижил хамтаараа бүлгэрээ хөгжих тийм үү ганцаараа яваад бол ясаа хаж авахгүй кластерын системээр олон жил ярьлаа харин ярьж энэ тухай юу гэж бодож байна кластерын систем бол одоо би одоо бас Солонгос нэг 2-3 жил ажиллаж исэн. Тэгэхэд ингээд кластерын системээр одоо ажиллаж байгаа. Нэг нь одоо би календарын үйлдвэрт ажиллаж байгаа. Нэг нь хэвлэлийн нэг авцраад гэж байгаа. Нэг нь тэр календар дээр байгаа тэр үдээсийг хийж байгаа. Ингээд дамжуулаад 5 үйлдвэр дамжиж тэр календар гарч байгаа байхгүй. Тийм л кластерын системээр л явах хэрэгтэй байгаа. Тэгээ би энийгээ дэмжиж тавуулаа ажилтаа байж байгаа. Тэгэхээр манайх болохоор боо хийх юм бол өөрөө утаа хийн. Өөрөө баг утаа хийх. Утаа хийн. Дээр ам боодгэр хийн. За одоо тэгээ яа тэгээд бүгдээр ингэ хийдэг те. Тэгэхээр бүгдээрээ ямарваа нэг юмыг дагнаж хийж үйлдвэрлэсэд ингээд ирэхээр тэр нь өртгөнд багасдаг, туршлагаждаг улам одоо супер болох юм шүү дээ. Тэгтэл зэрэг ингэж хийнэ гэхэл ингэх юм бол тэгээд одоо юу гэдэг энэний чи бөглөөг энийг нэгээл те. Танах бол одоо энэ шашхын одоо энийг хийх юм тийм үү? Ингээд л явахтаа гэж чинь энэ дээр бас 4-5 кластер байх юм шүү. Шашхын нэг дуутын нэг бүглөөг үлээдэг энэ пит савлгааг нэг нь хийж байна. Тийм баг. Тэгээд ингээд бол ингэ явах нэ тий. Тэгэхээр энийг бол бид одоо олон жил ярьж байгаа кластер системээр хөгжүүлээ гэдэг. Гэтэ хөгжиж чадахгүй байгаа шалтгаан юу юм бол? Одоо л нөгөө хүн Монгол хүний бас сэтгэлгээтэй энэ ядарсан ядуу сэтгэлгээ. Одоо ингээд бүгдээрээ л эцсийн бүтээгдэхүүн хүртэл ингээд өөрөө бүх процессын үйл ажиллагааг өөрөө авч явах гэдэг. Ганцаараа өөрөө нэг ашиг олох гэдэг тийм сэтгүүл өөрчлөх хэрэгтэй. Тийм байна. Сэтгүүл байгаа ерөөс. Бүгдээрээ тийм. Монголчууд гадаадад олноор ажиллаж байна. Тэгэхэд ихэнх ажилчид нь чадвартай хүмүүс нь гадаад ажилласан. За зарим нь ингээд ажил хийхгүй годамж явж байна. Гэтэл зөрөөд гаднаас ажиллах өвчөө орж ирэх гэж байна. Харин тийм. За энийг юу гэж бодож байна? Одоо тэгэл энэ одоо тэгээ Монгол улсын тусгаар томтнол тий
олон юм ярина шүү дээ. Тийм шүү дээ. Тусгаар тогтмол яригдана. Одоо нөгөө дотоод ажилтгууд бий болно. Нөгөө архиталт тий одоо ингэ амжилттай нөгөө зүйлүүд чинь нийгэмд юу аана. Гадны улсуудыг зарсан өөрсдөө юу хийдгүү үйлдвэрлэдгүү тийм л улсууд болж хуурна шүү дээ. Нэг талаас гадаадаас ирж байгаа ажлах хүчин амар архитаар суудгуу одоо ажлаа сайхан таслахгүй хийдэг. Одоо энийг хийх л ёстой юм чинь ажлаа хийдэг. Цалин босны маргааш байх бүгдээрээ байж байдаг. Тийм ажил олгогчийн талаас бол тэр чинь айгүй аятайхан сонсогдоод байгаа. Тэгээд цаана байгаа улс их оронд нүүрлэх аюултай тэр байдлыг бодох юм бол одоо нөгөө бүгдээр л нийтээр л ажилгүй болно шүү дээ. Гэхдээ сайн ингэж байна шүү дээ. Хэрвээ хотын саяны тэр татварыг л 1 сая хүртэх төрүүгээр бүр нойллоод 2-оос 3 хүрэхээ 1 болгоод 3-аас дээшгийн шаталж бариад ингээд авдсан байгаа. Дундчаар монголчууд 3 сая төгрөг сэлэнтэй гэж баг байхгүй те. Тэгээ нэгээр үнэ 2 сая байж байгаа бах те. Ингээд явчих юм бол энэ ажлын байр чи эзэнтэй болчих юм шиг. Тийм шүү. Араа жоохон олон хүн энэ ажлын фронт руу орж ирэхгүй мөн годомжинд явж байгаа хүмүүс. Дайран туслах ажилгүйчүүдийн гээд бүртгэлтэй хүмүүс илүү орж ирэх юм шүү. Ер нь бол татварын бодлого тэр хүн ам орлогын албан татвар нийгмийн даатгалын шимтгэл одоо энэ шатараатай одоо тэгээд тухайн одоо маш их татвар өгч шүү дээ. Одоо үйлдвэрлэгч бид нар ч биш нөгөө хүн нөгөө 28% мөн өгöd байгаа юм уу? Тий. Тэгэхээр энэ миннээс чөлөөлчих юм бол хүн чинь бас өөрт нь хэрэгтэй шүү дээ. Тий 2-300 мянган төгрөг хаяа. Тэгэл татварын таатай бодлого л хэрэгтэй. Ежид донд үйлдвэрлэгчид улсын хэмжээний ажлын байрны бараг одоо 70% бий болгож байна. Тэд нар чинь одоо энэ олон үйл ерхийг айл ерхийг одоо хоолтой байх гол ажлыг хийж байна. Тий. Гисэн хэдий боловч одоо бүтээгдэхүүний багахан хэсэг татвар төлдөг гэж аргагүй шүү дээ тийм үү. Татвар төлөхөөс илүү энэ олон хүнийг ажилтаа болгож байгаа нь араа илүү юм биш үү? Ер нь тийм шүү дээ. Олон хүнийг тижээж одоо миний ард бол хэдэж байхын танаа 50-60 хүний амьдрал байгаа байхгүй. Хамгийн бага нь нэг нь 5 хүүхэдтэй 4 хүүхэдтэй 3 хүүхэдтэй усуд бай. Тэгэхээр эднэрийг би болиё гэдээ юу ачих эднэр яах юм? Тэгээд бас л нэг олон жил ажилласан. Хэсэг байж байгаа тэгэл болно. Хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ гадны эрдэмтэд гадны бүх хүмүүс тэгэл манай нэг хурлын гишүүд энэ төр ингээл улсууд чинь ярихаар болоо одоо жижиг дунд үйлдвэрлэг дэмжинэ гээл нүдэнд наашаа харж ийнэ гэд. Тэг яг цаашаа ингээд хоноо авторх болохоор дэмждэг байхгүй. Энэ одоо монгол хүний мөн чанар үе юм уу? Ер нь тэгээд энэ мэдэхгүй улсууд л тийм юм хийж байгаа ш. Мэдлэггүй жижиг дунд үйлдвэр хөгжснөөр улс их ямар их нөлөөтэй ашигтай гэдгийг мэдэхгүй зөвхөн амийн хуваа хичээсэн өөрөө энэ явж ирсэн зам нь тэр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тэр замаар яваагүй л хүн байгаа байхгүй юу? Тийм учраас л тийм шийдвэр гарч байгаа. Яг жинхэнэ зовлон бэрхшээл энэ замаар явсан хүмүүс л тэрийг ойлгож тэр конопыг дарна шүү дээ. Ер нь бол жижиг дунд үйлдвэрлэлийн тухай бид нар нэлээд дэлгэнгүй ярьлаа. За одоо компанийнхаа хэтгэрийн дүүг та юу гэж төсөөлж байна? Цаашаа шинэ бүтээгдэхүүн гаргая, үйлдвэрлэлээ хөгжүүлэе. Энэ төр гэсэн юм ямар одоо өсөлт төмөлттэй байна уу? Сая хүнсний хувьсгалаас зээл авч чадаагүй бол ер нь ингээл ер нь хан очоо мөрөгцсөн. Одоо яах вэ? Шинэ технологи байхгүй 17 жил ажилласан. Тоног төхөөрөмж хуучирсан. Тэ? Одоо энийг яах вэ? Цаашаа ажилуулах хэцүү байх хэцүү. Ажилуулад ийшээ тийшээ нүүж явхад хамгийн бага 7 тонны даацтай тоног төхөөрөмжүүд байдаг. Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ, шинэ инновацтай, шинэ тоног төхөөрөмж оруулж ирээд дараагийн түвшинд бизнесээ гаргахгүй бол ингээд ямар ч боломжгүй болцсон. Тэгэл өстой яг энэ боломж дээр энэ тэр хүнсний хувьсгалаас цаахан зээлээ бүтээж авсан одоо бүх үйлдвэрээ тоног төхөөрөмжөөр бүрэн явуулсан. Одоо Монголд сав баглаа бодлыг бол ямар ч сав баглаа бодлыг хийхэд бэлэн болцсон байна. Ер нь хийж чадаад байвал зах зээл нь байгаа тийм. Байгаа. Ер нь зах зээл нь байгаа. Харин монгол хүний дээр сэтгэхүй дотооддоо юм үйлдвэрлэе. Дотоодынхаа аж ахуй нэгжид туслая дэмжийг ялангуяа том компаниуд бид нэр ингээд туслаад үгүй дэмжиж үгүй тэ гадагшаа гарч байгаа тэр мөнгөний урсгалыг багасгая гэд ингээд тэгээд дэмжиж өгөх юм бол дотоод хийх бид нар нэг үе бодоход бүгдийг хийж чаддаг болчихдог шүү дээ. Монгол үн чинь бас тий гадаад очихоор монголчууд хамгийн сайн хийдэг, хамгийн хөдөлмөрч, хамгийн зөв сэтгэлгээтэй тийм асуудал байдаг шүү дээ. Тэгэхээр Монголдо ирэхээр энэ цалин хангамж муутай учраас за нөөтийн тухай дуурахгүй байж болохгүй нэ. Нөөт гэдэг дотрын тухай. Та жишээлбэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ тэн дээр нөөт бий болгоод тэгэл цаашаа явна. Тэгэл ингээл яваад тий. Энэ тухай ер нь юу ярих юм бэ?
Нөөтийн татвар бол одоо нэрээ зүгээр маш хэцүү татвар. Маш том дарамт. Маш том. Тэгэл ерөөсөө өгөхгүй л бол болохгүй. Тэр ингээл автоматар шууд. Нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тэрний дотор нөөт явчихдаг. Тэгэл ямар ч өчиггүй нөгөө тайлан баланс дээр ч тусахгүй, ямар ч өчиггүй л авдаг 10% татвар байхгүй. Энийг бол одоо багасгамаар байгаа. Араал юм а гэж. Тий, араал байна. Араал юм а. Ядахтаа 5% болгочвол бас өөр эсвэл одоо ингээ борлуулалтынхоор 400 сая болвол нөөтөө чөлөөлөгдөнө гэж хуулийн төсөл явж байгаа. Тэгтэл тэрийгэ буцаагаад авчлаа энэ төр гээл. Яг ингээд засгийн гадаас бол яг тгий ингээ гэсэн юм да тогтч чадаагүй юм шүү. Тий, тогтч чадахгүй байгаа. Ер нь бол яг бодиттой тийм хүний ямар ч тэнэг хүн ингээд ойлгочхоор бодиттой юм хийх байхгүй юу. Тэгсэн 400 сая хүртэлх яах юм бол одоо нөөт чөлөөлөх. Тий, нөөтөөс чөлөөлнө. Тэгэх юм бол ингээд 1.1 тэрбум өднөр гэх тийм юм ярьж л байсан л да. Тэгээд мэдхгүй тэр одоохондоо хэрэгжээд амьдрал дээр суугаад батлагдаагүй тий яригдчихэж байгаа асуудал учраас одоо хэрэгжсэний дараа л тэрний үнэхээр таатай байна уу? Харшилтай байна уу гэдгийг хэлэх байх та. Одоо баялаг хүчээгч нар ч одоо энэ татварын дороос ерөөсөө босч ирэхгүй шүү дээ. Ер нь бол мөнгө шийдвэрлэх асуудал ерөн санхүүл байгаа байхгүй юу? Хүн болгоны толгоонд гой санаа явж идэг, гой үйлдвэрлэл үйлчлэгээ бүтээх юм байж идэг. Тэгэл нөгөө санхүүдэд захирагддаг байхгүй юу? Хэрвээ бид яг ингээд баг шиг татварын дарамттай байна, зээл олдохгүй байна гэл тэгэл бусдад хийснээ бол боломжоор сурчлаа л хийж. Ингээд жижиг дунд үйлдвэрлэгчид цаана одоо ингээд хүнээс нуугдмал их зовлон байдаг шүү дээ. Энийг бүгдээрээ ярьж чадахгүй л байгаа шүү дээ. Ярьж чадахгүй шүү дээ. Хүний амьдрал хүн болгон зовлонтой. Хүн болгон зовлонтой. Тий. Энийг унгахгүй юмсан гэж одоо ингээд зүтгэж байна тий. Одоо яг нийгэмд илүү байгаа л одоо хэдэн хуйлууд л яриад байгаа болохоор тий нөөт тий хэлгээлийн татварын хууль мөл эднэрийг л яриад байгаа болохоос бодит зовлонг бол гаргаж чадахгүй байна тий. Тэнд одоо маш их юмны стресс, тэнд маш одоо юу гэдгийг зовлон тийм үү энэ үеж байгаа тэрийгээс бүгдээр ярьж чадахгүй, ил гаргаж чадахгүй байгаа тий. Дотроо л хадгалж байгаа. Тийм үү. Тэгвэл энэ зовлон гэр нь яаж багасгах вэ? Ер нь тэгээд хүн амар амгалан тий байгаад сэтгэлийн амар амгалан. Сэтгэлийн амар амгалан байгаад эрүүл байх юм бол бас нэг талаасаа амар хамгийн чухал юм энэ. Тий. Миний харж байгаагаар бол одоо энэ хүнсний хувьсгал яхаар гөрөөгөөж өгөөд энэ олон компани дэвжид дэвшлээ явж байна. Өшөө цаашаа үнсний хувьсгал 2 гэд бас хэрэгжих гээд яригдж байна. Өшөө цаашаа 2 3 гэд хэрэгжүүл одоо бас нэг реформ өөрчлөлт гарах болов гэж бас харж байгаа, найдаж байгаа. Өнөөдөр ингээд манай энэ сайхан нэвтрүүлэгт өргөдөд сайхан ярилцлага хийлээ. Өнөөдөр та энэ нэвтрүүлэгт оролцож танд одоо ярих сэдвүүн дотор ч үлдсэн ч юм уу, асуугаагүй ч юм уу, тийм одоо сонирхолтой сэдв яриа юу вэ? За би бас мэдээж одоо телевиз радиогоор ороод ярьслага өгөх те компанийнхаа үйлдвэрлэлийн ажлыг ярих юм бүх юм одоо мөнгө болцсон те бид нар чи өөрсдөө тэрийг чадан ядан одоо аж ахуйгаа авч явж байгаа улсууд чи хэцүү шин. Тэгэхээр танаа масс телевиз бол үнэхээр баялаг бүтээгч дэмжигчдийн холбооны энэ телевиз те намайг баялаг бүтээгч биш байхад ч хүртэл ингээл Монголын баялаг бүтээгч нарыг бүгдээр ингийн дэмжээ туслаад бүхэл 18 аймаг 360 сумаар яваад сурвалжлага хийгээд үнэхээр бодиттой тусламж үзүүлээд тэр өнөөдөр ч гэсэн би тэрний нэгийг амсаад ингээд телевизээр бас өөрийнхөө үйл ажиллагааг яриад бас талархаад ингээд болж байгаа орчноо яриад болохгүй байгаа зүйлээ яриад ингээд бас сууж байгаадаа үнэхээр талархаж байна. Телевиз бас ийм телевиз бас байдгийм бэ. Бүх телевиз л одоо ер нь үнгүй юм байхгүй болсон шүү. Тэгэхээр танаа телевизд үнэхээр талархаж байна. Бүх зүйлээр ингээд баялаг хүчтэйгчтэй дэмжээд бас ингээд хамтарч ажиллаад тухайн хүний хийж байгаа бүтээгдэхүүнийг сурталчлуулах, ярих энэ цагийг гаргаж ингээд бүх юм цаг хугацаа ч гэсэн үнцэнтэй те. Ингэж яагаад үнэхээр бас талархаж байна. UB пластик гэдэг чинь танаа компани нэр үлээ. Яг компани бүтээгдэхүүний нэр чи ямар нэртэй гардаг вэ? Манай UB пластик үйлдвэр гэдэг яг брендийн үйлдвэрийнх нь UB пластик явдаг. Тэгээд одоо танаа үйлдвэрч бүтээгдэхүүн дээр ямар шашиг яарлагтай байх вэ? Одоо компаниуд захиалга өгнө шүү дээ. Тэгэхээр ийм тав хийгээд тэрийнхэн дагуу хийгээд бууз баншны уут хийгээд өгөөч гэхээр тэрэн дээр нь тэгэхээр би одоо танаа нэртэй тийм хэвлэгдээ гардаг. Тийм манай нэртэй яг нэрийн тор
Тийм танаа тэгээд гол үйлчлүүлэгч нар ямар үйлчлүүлэгч нар байна? Одоо ингээд нэрийн дурдвал таны одоо том жижиг компаниуд байна, хөдөө орон нутгийн компаниуд байна. Үйлдвэрлэл бүтээгдэхүүн хийж байхдаа эргэлтийн мөнгө гэдэг нь хамгийн чухал юм байна. Одоо тэр та бэлэн мөнгөөр өгч гэнэ үү? Зээлээр өгч гэнэ үү? Хольж утгач байгаа юм. Тэгээ хольж утгах нь зарим нь одоо зовлон бэрхшээлээ ярина. Одоо энэ жоох юм борлуулчаад буцаагаад дуутны мөнгө өгье. Одоо ер нь тэгээд 10 хэдэн жил харьцсан компани улсууд чинь бараг биенийхээ зовлон бэрхшээлийг ярина. Тий, тэгэл ингээл уцсны цаанаас чинь тэгэл зовлонгоо ярина. Тэгэхэр чинь үгүй мөнгөө өг гэдэж чадахгүй. За тэгэрэй гэд ер нь тэгэл компаниуд эцэлийн харилцаа хэдэн хувьтай байна. За ер нь 50% хүн чанар. 50% Монгол хүний хүн чанараад ирнэ. Тэгээ 50% мөнгө нэрээ 50% нэрэхгүй байх уу, удах уу, яах вэ? Тэгэл дараагийн сарлуу явна. Хүний бас нөхцөл байдлыг хүлээн. Тэгээ хэлсэн ярьсандаа өхнөө яах нь вэ гэд хүнтэй тохирсон юм аа хүлээн. Тэгж байгаа л ер нь тэгэл өөртөө айгу тэр замыг туулаад явсан учраас тэгэл хүнтэй бас тэгж хатуурхаад ингээд ич чаддгүй шүү дээ. Дахиад нэг асуудал. Өнөөдөр гадаадын банк орж ирэх гэж байна. Хэрвээ гадны банк орж ирэх бол монголчуудын банкны хөв багасах. Энэ одоо банк бусан хөвгөө, энэ олон зээлийн одоо сахим програмууд араа жоохон хөөн багасах уу гэж гордож байгаа юм. Та юу гэж бодож байна? Мэдээж яригдал байгаа ш гадаадын банк орж ирэх. Тэр ороод ирчихвэл одоо баялаг бүтээгч одоо биднэрт бол ээлтэй. Тэр нөгөө сарын 1.8 2% банкнаас авдаг зээл чинь бараг 0.1 хэд мэд 1% руу 8%, 0.8 руу эдгээр төхнө гэж яриад байна шүү дээ. Тэгэх юм бол одоо тэгээд маш том юмыг татварын хөнгөлт байтугай зөвхөн маш том хөнгөлт бүр ачаа авч байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ цаанаа яг улс их орны тэр аюулгүй байдал тэр талаасаа бол тийм нарийн сайн юм хэлж мэдэхгүй эдийн засгийн мэдээж энийг хүн болгол тэр бага хувьтай зээлийг авна, эдийн засгийн эргэлт сайжирна. Хүн болгол үйлдвэрлэл нэмэн өртөг бүтээхийг бодолцоно. Тэгэхээр үнэхээр өөрөө өгөөжл өгнө. Цаанаа тэр нөгөө улсын томоохон банк санхүүгийн байгууллагууд одоо тусгай тогтнол ямар байд юм бол тусгаар тогтнол тэр манай банкны байгууллагууд чинь том банкны шүлжээл тийм гэж хэлээл энийг ч олон жил оруулж ирэхгүй ингээд өөрсдөө одоо хүүг барих гээд ингээд байгаа мó гэж би хувьдаа боддоо шүү дээ. Ер нь Монголоос өөр ийм том өндөр хүүтэй банкны ийм үйлчлэгээ байдаг дэлхийд байхгүй гэж ярьдаг шүү. Харин гадны хүмүүс тэгдэг та нар ийм юм дотор яаж үйлдвэрлэж явбал яаж одоо энэ Монгол хүндэл байдаг ийм шин чанар байдаг бах та гэж толгойсолгож яадаг юм лээ. Тий. Ер нь хэцүү шүү дээ. Тэгэл энэ дотроос гарах гэж ер нь тэгэл заавн тий. Үнэхээр эдийн засаг мөнгө банк эдийн засаг төвхийд гэл зовлон бол хаа зөндөө байгаа. Яриагүй зовлон зөндөө үлдлээ тий. Тэглээ. Зөндөө байгаа тий. Дараа тэгж жагаад одоо энэ яриагүй зовлон маань багасаад ярих зовлон маань их болох болтгоо тийм үү? Баялаг үтэй захирлуудын энэ дэр нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн шийдлэгтэй баярлалаа. Тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч чиглэл компани ажиллаж байгаа танд чиглэл компани гарын бэлгийг гардуулъя. Тэгээд манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирж жилийн долонгоо сайхан ярилцлага өгсөн эрхэм одоо захирал танд талархлаа илэрхийлье. Үнэн сэтгэлээс сайхан ярилцлага боллоо гэж би хувьдаа бас дүгнжээ. Танд амжилт хүсье. Яд цагаар сайхан мөрийг. За баярлалаа. За бэлгээ эхлээд гардуулах. Чиглэл компани хамтдаа бүтээлсэн 35 жилгээд ингээд цаг байгаа календар. За баярлалаа. Компани бас сурталчилгаатай тийм байгаа та тэгээд бас хандаа байж чадчихгүй юу. Тийм. За ингээд баялаг бүтээгч захирлуудын энэ дэр энэ удаагийн нэвтрүүлгийг өгөөр өндөрлөж байна. Дараа дахин уулзтлаа. Түр баяр та.